Тэр энэ олон нийтээс хүлээлттэй байгаа хоёр том асуудал байгаа юм л та. Боловсролын зээлийн сангаас ялангуяа гадаад зээл авсан суралцагчид одоо хүртэл Монгол банкны жагсаалтанд орохгүй байна вэ? Монгол банк бол мэдээллийн хүчил гэдэг байгаа шүү дээ. За тэгээд энэ асуултын хариултан дээр бол энэ дотоодын зээлийн мэдээллийн санал уу дотоодын зээлдэгчдийн явуулж байгаа мэдээллийн нэг програмаар хийдэг. Тэр програмд нь гадаад зээлийн хүүхдүүд орох тохиргоогүй байна гэж. Чи одоо юу гэсэн үг вэ? Энэ дээр хариулт авмаар. Зүгээр нэг програмын тохиргооноос болоод ингээд дотоод зээл авсан хүүхдүүдийг нь дарамтлж бол зээлийн мэдээллийн санд оруулдаг. Гадаад зээл авсан хүүхдүүд нь одоо хүртэл ороогүй. Ер нь сүүлийн 2 жилээс өмнө тэр талаар хинч хөөцөлдөгдөж ч байсан тэр хүүхдүүд зээлээд тэтгэлэг эсвэл буцалтгүй цэцлэмж гэж ойлгож явсаар ирсэн шүү дээ. Татварлагчдын мөнгө авахаар яагаад тэрийг одоо хин нэгэн дарагтаа яриад цуцалчин, чөлөөлчин ингэж ойлгох юм. Бид нар хаан банкнаас зээл авчаад тэрийг нь хин нэгэн дарагтаа яриад чөлөөлүүлчин гэж ойлголт байдгүй. Байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дэндүү удаж байна. Яагаад төрийн байгууллага дээр очиод яг мэдээлэл солилцох болохоор хүн суртал гараад эсвэл тэр нь болохгүй байх, энэ болохгүй байх гэд одоо хүртэл мэдээлэл солилцож болдгоо юм. Энэ програмын шинжил гэдэг бол миний бодлоор бол хариулт биш ээ. Ийм хариулт тавиад суужиж болохгүй. Хоёрдугаарт энэ оны төсвөөс эхсүүлээд 158.4 тэрбум төгрөгийн болсон жилийн сангийн үйл ажиллагаа гэдэг бол түүхэн хэмжээндээ гарсан том дүн шүү. Энэ сайн хэрэг те. Засгийн газраас анхаарч ин залуучууд руу хөрөнгө оруулъя гэж байна. Сайн хэрэг. Гэхдээ энэ дүнгийн 33.6 нь буцаад зээлийн иргэн төлөлтөөс хийгднэ. Тэр 300 тэрбум төлөгдөг байхад аргагүй шүү дээ. Энийгээ буцаад төсөвтөөгөө бид нэр уйжээж иргэн төлөлтөнд заавал хийгдэх хэрэгтэй. Иргэн төлөлт болгоны ард дахиад нэг хүүхдэд боломж олдно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бүгдээрээ хүнд суртал яриад ингээд баймааргүй байна л та. Энэ дээр шийдэл гаргаад энэ зээлийн иргэн төлөлтөн дээр 33 тэрбум төлөгдөнө гэдэг бол энэ том асуудал шүү. 2 жил бөөн асуудал болгож гаргаж ирээд олон нийтийг бухимдуулан байж 14 тэрбум төлөгдсөн байна шүү дээ, тэ? 14 тэрбум. Тэгэхээр 33.6 тэрбум гэдэг бол маш том дүн. Энэ дээр бүр компанид ажил явах ёстой юм уу? Маш том төлөвлөгөө гарч байгаад олон талаасаа хамжиж байгаад энэ иргэн төлөлтөн дээр ажиллах ёстой юм шүү. Энэ дээр сайдад ямар нэгэн төлөвлөгөө биелж байгаа зүйл байна уу? За энийг асуу. Энэ хоёр асуултанд хариулт. За Наранбаяр сайд хариулт. За баярлалаа. Энэ үнэхээр өмнөх зээлийн төлөөгүй дараагийнхаа боломжийг болоож яана л гэсэн үг шүү дээ. Туйлын шудраг ус суралц хэрхийн шууд зөрчиж гин хөндөж гин гэсэн үг. Тэгэхээр бид энэ програм мэдээлэл солилцохын энэ ажлаа хийгээд бараг дуусж байгаа. Дууссан биз дээ. Дууссан байгаа. Уучлаарай дууссан. Тэгэхээр энэ боломжтой болсон. За одоо тэгвэл дотор нь ялгаж салгах ажил явж байгаа. Хоёрдугаарт таны хэлж байгааг бүрэн ойлгож байна. Энэ жил 33 тэрбумыг бид одоо үнэхээр буцааж төлөвлөж авахгүй бол түрүүн таны хэлсэн үнэн одоо энэ олон жилд 14.6 тэрбум л буцаж ирсэн. Тэгээ энэ нөхцөл байдалд бид шуурхаар хэмжээ авахгүй болохгүй 2-3 арга зам байна. Тэр эхнийх нь бол тэр e-Mongolia системээр тэр зээлийн мэдээлэл нь өөр дээр нь шууд очдог юм. Зээлийн мэдээлэлгээд очдог ийм болсон нэг одоо сайн тал. За хоёр дахь нь болохоор зэрэг бид одоо энэ Монгол банкны мэдээлэлд оруулснаар төлөлтийг сайжруулна. Гуравт нь прокурорын байгууллагуудад хандж байгаа тийм ээ Сэлгба. Хандаад явж байгаа. За дөрөвт нь болохоор заавал одоо шүүх цагдаа гэлцэхгүйгээр одоо асуудлыг шууд хуулийн фирмыг одоо хөлсөлж ажилуулад тодорхой хэмжээнд бас хамтран ажиллах юм бас боломжууд байгаа. Ийм одоо арга замуудыг хэрэглэнэ. Ер нь бол энэ зээлийн иргэн төлөлт дээр бол миний бие ч гэсэн яг маш тантай яг адилхан санаа зовж байна. Энэ иргэн төлөлт байхгүй бол одоо жишээлбэл ерөнхийлөгчийн тэтгэлгээр явж байгаа хүүхдүүдтэй сая би Пош Чехэд очиод уулзлаа. Үнэхээр мундаг хүүхдүүд эндээс явахт нь бас гаргаж өгдөг, ярилцаж үздэг. Тэд бол үнэхээр амжилттай суралцж байна. 98% нь амжилттай сурч байна. Ерөөсөө ийм одоо тэд бол ирээдүйн Монголыг авч явах бас шинэ үеийн сэхэтнүүд, шинэ маягийн сэхэтнүүд шүү дээ. Тэгэхээр ийм байж байгаа энэ ингээд боломжгүй болчвол яана гэсэн айц үнэхээр байгаа учраас тантай ч гэсэн хамтарч ажиллая. Энэ иргэн төлөлтийг сайжруулах дээр бид шуурхаал таны шүүмжлэлийг шууд хүлээж авч байна.